Сайн байцгаана уу? His Show Mongolia хүүхдийн цуглааны хөтөлбөрийн төслийн ахлагч Хишгэн агш байна. За өнөөдөр би та бүгдэд His Show Mongolia хүүхдийн цуглааны хөтөлбөрийн контент хөгжүүлэгч за энэ багийнхан маань хэрхэн ажил хийсэн талаар үүссэн талаар та бүгдэд ярьж өгөх гэсэн юм аа. За His Show Mongolia маань хамгийн анх 2020 оны 10 сарын 16-ны өдөр His Show Солонгост байдаг төв компанитай харилцан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар бидний үйлчлэл эхлэх болсон. За ингээд бид тэгвэл яг ямар зүйлийг түгээх гээд байгаа юм бэ? Хүрэх гээд байгаа юм бэ гэхлээр нэн чухал Монгол цуглаануудад хэрэгцээтэй байгаа хүүхдийн цуглааны эзний өдөрт хэрэгтэй байгаа ангийн цагийн гарын авлага, мөн бас багш нарын гарын авлага, цогц, библийг системтэйгээр христчин боловсролыг хүүхдүүдтэй дараа үеийн шинэ үеийн хүүхдүүдтэй хүргэхийг хичээж зорж ажилласаар байна. 안녕하세요. 히즈쇼 프로그램을 함께 만든 우쌤이에요. 히즈쇼는 영어로 히즈쇼, 이 두 단어가 합쳐진 말이에요. 하나님이 기획하고 또 하나님이 만들어 가시는 쇼, 이야기라는 컨셉을 가진 교회교육 프로그램이기도 합니다. 한국의 주일학교 선생님, 청년들이 모여서 함께 만들었죠. 하나님께서 이 이야기를 통해 우리 아이들을 바꾸어 가실 것을 기대하면서요. 어떻게 하면 아이들이 좀 더 재미있게 즐겁게 예배를 드릴 수 있을까? 또 성경 이야기를 어떻게 하면 재밌게 배울 수 있을까? 이런 마음을 히즈쇼에 담았습니다. 히즈쇼 프로그램 안에는 설교 PPT, 그리고 성경 애니메이션, 가드공과 성경 암송 챈트, 그리고 교사 교육 자료까지 예배에 필요한 모든 것을 담았습니다. 목사님이나 선생님들이 쉽게 예배를 준비할 수 있도록요. 한국에서도 많은 아이들이 히즈쇼 프로그램을 통해서 예배를 드리고 있습니다. 이번에 몽골어로 번역되면서 몽골 친구들도 히즈쇼를 통해 하나님의 말씀을 즐겁게 배울 수 있는 그런 기회가 생겼다고 하니 너무너무 반갑네요. 이번 세미나를 통해서 히즈쇼에 대한 모든 것을 보여드릴게요. 많이 오세요. Тэмээнүү гайхамшиг тайрын өргөө цуглаан маань 2024 оны 1 сараас эхлэн His Show хөтөлбөрийг цуглаан дээр хэрэгжүүлж эхэлсэн юм а. His Show хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ манай цуглаанд 3 том өөрчлөлт харагдаж байна. Юу вэ гэхлээр хамгийн нэгдүгээр хүүхдүүд маань мөргөлдөө маш сонирхолтой хөгжилдөө оролцдог болсон. Тэр читгээл хүүхдүүд маань дараагийнхаа мөргөлийг тэсэн ядуу хүлээдэг болсон шүү. Хоёрдугаар өөрчлөлт нь юу вэ гэхлээр His Show хөтөлбөр маань системтэй, дистралалтай байгаа учраас хүүхдийн системтэй, дистралалтайгаар Библийн ойлголтыг олгох нь маш чухал байлаа. Мөн гуравдугаарх нь юу вэ гэвэл хүүхдийн цуглааны багш нар маань би энэ талаар юу хийх вүлээ, яах ёстой вүлээ гэж бодолгүйгээр харин хүүхдийн цуглаандаа бэлэн байгаа материал дээрээ түшиглэн бэлтгээд маш хөгжилтэйгээр үйлчлэх болсон энэ зүйлүүдийг харахад үнэхээр баяртай байна. Сайн байцгаана багш нараа. His Show-гийн бэхээ багш байна. За миний хувьд болохоор хүүхдийн цуглаанд үйлчлээд 10 гаруй жил болж байгаа. За тэгээд хүүхдийн цуглаанд үйлчлэхэд магтаалаар эхэлдэг үйлчлэл маань тий. Тэгээ магтаалыг хийх үед яг хөө ямар асуудлууд тохиолдог гэдгийг аягүй сайн мэддэг юм байхгүй. За тэгээд магтаал эхлэх үед биднэрт аягүй том тохиолдог асуудлууд нь юу гэхээр гитарын тоглох вэ? Гитар тоглодог багш байна уу? Тэ эсвэл гитар тоглодог багш маань завгүй ч юм. Янз янзын асуудлууд үүсдэг. Тэгээд харин бид нар энэ асуудлыг яаж шийдэх вэ? Тэгвэл His Show-гийн магтаалуудаар бид нар дамжуулаад үнэхээр хэн нэгнээс хараат бус хүүхдүүдийг бурхныг магтаалын оршихуйд удирдах боломжтой болж байна гэсэн. Тэгээд орчин үеийн онлайн ертөнцийн хүүхдүүдэд үнэхээр гайхалтайгаар тэдний сонирхлыг татах үйс дуу дүрсийн гайхалтай өндөр төвшөнд хийгдсэн тэр магтаалуудаар бид нар бас хүүхдүүдээ бурхан руу магтаалаар удирдах боломжтой болж байна гэсэн. Мөн His Show-гийн магтаал маань үнэхээр сар сарынхаа сургаалын хичээлүүдтэйгээр одоо яах вэ гэхээр уялдаатай тэр магтаалууд явдаг. Мөн онцлог нь юу гэхээр сар болгон шинэ магтаал гаргаагаас онцлогтой байгаа. За ингээд та бүхэндээ His Show хүүхдийн цуглааны хөтөлбөр одоо хэрхлэн гаргаж байгаа цогц хөтөлбөрөөс яг цаасан дээр буугдаад ямар сургалт материалууд за хэвлэгдэн гараад за хүүхдийн чуулганы багш нар болон за хүүхдийн чуулганы хүүхдүүдэд хүрж байгаа талаар танилцуулъя. За эхний нэг жилдээ болохоор His Show маань хуучин гэрээний талаар хүүхдүүдэд системтэй бөгөөд цогц мэдлэгийг олгож байгаа. За тийм учраас багш нар маань хүүхдүүдтэй хуучин гэрээг за мөргөлийн туршид за сургаал дээрээ ангийн цаг дээрээ хэрхэн одоо энэ Библийн түүхийг, Библийн мэдлэгийг системтэйгээр өгөх вэ гэдгийг одоо өгөх зорилгоор багшийн энэ 4 гарын авлага
хийш яваагаас одоо ингэ гарсан байдаг. За энэ 4 гарын авалгаас эхний 1 жилийн хуучин гэрээний одоо мэдлэгийг мөрөглийн цогц хөтөлбөрийг энэ дээрээс цогцоор нь авах боломжтой. За энэ дээрээс нэг мөрчлөн нарийн хвшлийг ярих юм бол за Библийн тухай ойлголт. За мөн ишлэлийн тухай Библийн буюу теологийн тайлбар. За мөрөглийн одоо явцад одоо хэрэглэгдэх мөрөглийн цогц хөтөлбөр. За тэр нь болохоор мөн одоо хүснэгтлээд цаасан дээр бичигдсэн байгаа. Мөн ангийн цагаа хэрхэн удирдах вэ? Ангийн цаг дуусны дараа бас хүүхдүүдийг хэрхэн одоо тоглоомоо тоглох вэ? За улмаараас тухайн өдөр мөрөглөөрөө дамжуулаад сурсан Библийнхаа ишлэлийг чэйн хэлбэрээр хэрхэн яаж одоо чэйжлэх үү гэсэн бүх материалыг багшийн гарын авалгаас авах боломжтой байдаг. За энэ бол эдгээр 4 ном бол эхний 1 жилийн ном байгаа. За дараагийн тэмээ жилийн маань хөтөлбөр болохоор мөн хуучин гэрээ болон шинэ гэрээг авсаргасан одоо ийм цогц хөтөлбөрийг бас ийхүү багшийн гарын авалгаас та бүхэн маань авах боломжтой. За ийхүү багш нар маань эдгээр багшийн гарын авалгаар дамжуулан хүүхдүүдтэй Библийн хичээлийг системтэйгээр ийхүү өгсөний дараа яг хүүхдүүдийн маань гар дээр ямар материал олдох вэ гэхээр өнөөдөр 11 сард бид нар уулзсан байгаа. 11 сарын материалыг би та бүхэн жишээ гаргаж өгье. За энэ материалаар дамжуулаад хүүхдүүд маань багшийнхаа заасан агуулгыг өөрсдийнхээ гар дээр за ангийн цагийн картаар ийхүү одоо тийм ээ харах боломжтой. За сурсан картынхаа дагуу Библийн агуулгыг өөрсдөө гар урлал хийхээр ийм одоо байдалтайгаар 4-7 хоногийн буюу 1 сарын хөтөлбөрийг хүүхэд болгонд ингэж хүргэх маркаар одоо ингэж бэлдсэн байгаа. За мөн дээр нь хиш шоу маань хүүхдийн одоо 10 үлгэр шингэсэн хүүхдийн Библийн одоо ийм үлгэрийн ном гаргасан байдаг. Энийг хүүхдүүд маань тийм ээ гэртээ байхдаа аав ээжтэйгээ мөн найз нартайгаа хавас хамтдаа хуваалцаад үзэх боломжтой. За дээр нь манай хиш шоу маань зөвхөн хүүхдийн цуглааны мөрөглийн хөтөлбөр гаргаад зогсохгүйгээр хэрхэн яаж шинэ хүүхдүүдэд найз нартай сайн мэдээ тараах вэ гэсэн сайн мэдээний бас цогц хөтөлбөрийн одоо сурах материалыг ингэж гаргадаг байгаа. Одоо эхнийх нь болохоор манай гэр тавтай морилоорой. За энэ дээрээс ингээд нээгээд харах юм бол за ингээд шинээр ирж байгаа хүүхдүүд маань Есүсийг хэрхэн зүрх сэтгэлдээ хүлээж авах вэ? Яг энэ зүрх сэтгэлдээ хүлээж авах байгаа энэ агуулгыг хүүхдийн төвшөнд, хүүхдийн сэтгхүүд хамруулан стикер маркаар наалт наагаад ийхүү сарын турш одоо энэ хөтөлбөрөөр дамжуулаад зүрх сэтгэлдээ Есүсийг хүлээж авах. Одоо тэр сайн мэдээний ангийн хөтөлбөрийг энээс та бүхэн маань дамжуулан авах боломжтой. За мөн найз хүүхдүүддээ сайн мэдээ тарах боломжтой. Хүүхдийн нүдний төвшин буюу сэтгхүүд тохируулсан за найздаа ингээд уншиж өгөх. Аврагч Есүсийг аврагчаа болгоорой. Есүс бидний аврагч үү гэдгийг тайлбарлах ийм бас жижигхэн сайн мэдээний картыг бас хиш шоугаас эрхлэн одоо тийм ээ хөвлөд эрхлэн гаргадаг байгаа. За Монгол улсын маань хүн амын 3/1 нь 0-оос 14 насны хүүхдүүд байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр мэдээж хэрэг хүүхдийн цуглаанд шаардлагатай чанартай контент бол яахын аргагүй хэрэгтэй гэдэг нь бол ойлгомжтой байна. За тэгэхээр хис шоугийн маань тухайн багшийн гарын авлага болон хүүхдийн цуглааны эзний өдөр ашиглагдах гарын авлагыг хичнээн цуглаан ашигладаг гэж та бүхэн бодож байна. За хичнээн цуглаан ашиглаж байгаа вэ гэхээр яг одоогийн байдлаар 70 цуглааны сар бүр 800 гаруй хүүхдүүд хис шоугийн контентоор хөтөлбөрөөр дамжуулан эзний үгийг системтэйгээр суралцж байна. За гэхдээ бидэнд цаашдаа хийх маш олон зүйлсүүд байна. Цаашдаа бид нар юу хийх шаардлагатай байгаа вэ гэхлээр зөвхөн төвийн нутгийн Улаанбаатар сууршиж байгаа цуглаануудад ашиглах биш. Хөдөө орон нутагт байгаа цуглаанууд маань ч гэсэндээ хүүхдийн цуглаандаа хис шоу хөтөлбөрийг ашиглах боломжийг олгохоор бид бас цаашдаа хичээж ажиллах болно. Мөн хис шоугийн магтаалаар хүүхдүүд бурхныг цуглаан дээр магтаад зогсохгүй мөн гэртээ ч гэсэн очиод одоо ухаалаг утас тий юу гэдэг тэр зүйлүүдээр өөрөөсөө бас бурхныг гэртээ ч гэсэн магтах боломжтой болдог байгаа. Тийм учраас хис шоугийн тэр магтаалыг та бүхэн цуглаандаар хэрэгжүүлээд бас хүүхдүүдэд бурхны тэр магтаалын оршихуд гайхалтайгаар удирдсан багш нар байгаасаа гэж хүсэж байна. Баярлалаа. За манай хис шоу Монголиа хүүхдийн цуглааны цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг бидний зүгээс жил болгоны 11 сард багш нарын семинарыг зохион байгуулдаг. За мөн жил болгоны 7 сард бид хүүхдийн гейм зохион байгуулдаг. Тэгээ та бүхэн маань жил болгон зохион байгуулдаг өвлийн багш нарын семинарт мань хурж ирж хамрагдаад бидний хис шоугийн Монголиагийн зүгээс гаргаж байгаа ном сурах хүчийг за хүүхдийн контент за мөн сайн мэдээний гарын авлага за тэр бүх материалыг хурж ирээд аваад цуглааны илүү өгөөжтэй хөгжилтэй болгоход ашиглаасай гэж хүсэж байна.
Мөн 7 сар болж байгаа. Найз нь найздаа сайн мэдээ тараадаг хүүхдийн кемпэд бас хүүхдүүдэд илгээж өгөөрэй гэж уриалж байна. Манай Kids Show контент хөтөлбөр маань маш олон хүмүүсийн залбирал, хичээл зүтгэл, оролцоо, санхүү, эдийн засгаар босгон байгуулагдаж байгаа лээ. Цаашдаа ч гэсэн өшөө олон хүүхдүүдэд хүрэхийн тулд Монголыг Христийн дагалдагч болгохын тулд манай Монгол чуулганы төрөл бүрийн дэмжлэгүүд бидэнд хэрэгтэй байна. Та бүхэн залбирлаараа, үйлчлэлээрээ, хамтралаараа, санхүү эдийн засгаараа бидэнтэй хамт байна гэдэгт бид итгэж байна.